Дэлхийн монголчуудын Эмнэлэг радио 88.1 урлаган дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гараг яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шууганы нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 7-ны 5 гарагийн дөрвөн зүгэн шууганы нэвтрүүлэг эхэлж байна. Студиэд хөтлөгч Анжгаа гэрлээ. За, орой мэндүргээ. Дахин орой мэндүргээ. За, орой мэндийг дахин хүргэе. За, нэвтрүүлгийн хамтраалагчаар зорилго бүхэн үн цэнтэй ахих зээл Omni Capital за мөн эрүүл хүнсээр дэлхийд айлын сураатаар хушган брэнд хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За, өндөр чинь таны мэдээгээр эхэлдэг. Шуугуулаад өг. За, шуугуулаад өг. За. Хүн янз янзын авиастал байдаг л та. Тэгээд янз янзын авиасаараа ингээд Гиннесийн номонд орцсон хүмүүсийг алийг тэргэх. Гэхдээ ингээд нэг юм хааштай нэг ингээд төрөлхийн тим ч юм уу те нэг ингээд нэг угасаал ингээд нэг юм илүү мэдүү ч юм уу тийм төрцөн хүмүүс Гиннесийн номонд орохлоор надад нэг юм нэг холигтуулж байгаа юм шиг санагдаад идэг байхгүй. Цаанаасаа л тэгээд төрцөн болохоор угасаал тийм байж ш тийм үстэй. Гэтэл зөв зүгээр энгийн эргэтэнтэй мөртлөө яг хүмүүсээс бүр сондгоо олж чаддаг тийм хүмүүсүүд бол надад илүү супер санагдаад идэв. Одоо би яг тийм залуугийн талаар ярих гэж байна. За. Хачирхалтай чадвараараа Гиннесийн рекорд эзэмшигч болоод байгаа Уругвай улсын иргэн Уильям Мартин Санчес Лопес гэдэг залуу ердөө найзуудынхаа дунд хөгжилдөг байсан үйлдэл нь дэлхийн хэмжээний рекорд болно гэж зүудлэж үгүй явсан гэдэг ярилцлага өгчээ. За, бүлтэрсэннүүд гэдэг очтой энэ залуугийн хувьд өөрийн нүдний альмаа гавлын яснаасаа ямар амар юм. 1.8 см-ийн зайд гарах ийм итгэж чадвартай. Йоо, чөтгөр ам гэж. Яа. Гоо энэ ингээд зүгээр байхдаа зүгээр байхгүй. Бид нар шиг л хүн байхгүй юу? Гэ тийм л байл та. Тий, тэгсэн мөртлөө яг ингээд нөгөөдхийг харуулчих гингүүд ийм амар болдог. Ямар амар хэрэг вэ ёо. Ямар эвгүй харагддсан бэ зөвлөгч. Уруул жумбигээд нэг ийм эвгүй болж байгаа зү. Яаж ингэж чаддаг байна бурхан минь. Йоо. Тийм шүү дээ. Энэ тэгээ ингээд нэг ийм хүчлээд байгаа царайтай байгаа зү. Уруул ингээд бие чангалаад. Манай ахын ангид нэг хоёр гамбаа байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд нэг нь ингээд нөгөө нэг чихээ яг ингэж нөгөө хөдлөгдөг. Аа. Тэгээд тэрүүгээр нь ингээд за нэг чихээ хөдлөдөг өгөөч. Тэрнтэй адилхан юм ч одоо бас нүдтэй ингэж бүлтээ. Бүр бичлэгэр гарсан. Ямар яаж ингэдэм болоо? Ямар юм бэ ч тоо. Чимээр гараад ирчихэж штэ. Тийм байна харин. Яана. Тэгээ энэ ингээд хөдөлгөөд ах юм. Харин тийм. Тэгээ эн чинь бол яг зүгээр энгийн үедээ бол зүгээр л энгийн залуу байгаа байхгүй. Харин тийм байна. Тэр? Йоо, ямар эвгүй юм бэ? Йоо, өстэй эвгүй юм байна. Хүүхэлдэйн киноны баатар шиг юм. Харин тийм. Нөгөө хүүхэлдэйн кинон дээр нэг чон нөгөө хүүхэн харж уу гэ нүдүүд дан гэ зүрхэн наашин цаашаа савлаад идэг. Тэр шиг байгаа үстэй. Йоо, тэгсэн яг тэгсэн. За. Дөрвөн хүүхэдтэй аавын хувьд Миланд аж төрдгөө. Харин этгээд сонин чадвартай гэдгээ бүр хүүхэд байхдаа олж мэдсэн гэж байгаа. Энэ чадвараа. Нүдний эргэн тойрон дах булчингуудаас сулснаас нүдээ гавлын яснаасаа урагш түлхэн гаргах чадвартай энэ хэрэг Гиннесийн дэлхийн рекордын албан ёсоор амжилтын батламжийг гардуулсан байдаг юм байна. Үгүй энэ бол нэр ёстой амар юм байна. Хүү бадраа байна ёо. За хүүхэлдэйн дээр л боломжтой мэт санагдах энэ чадвар нь бүр хүүхэд байхад нь илрээд эхлээд октыг айлгах гэж харуулдаг байсан бол яваанда октыг эргүүлэх гэж харуулдаг чадвар болоо хувирсан гэж байгаа. Йоо, янта нөө чи бүр нэг нүдэрээ. Ямар хийцэн юм бэ? Нэг ялангуяа одоо ч ийм царай төрхийг нь харна гэж огт өсөөлөөгөө байгаа хүмүүст гинэт харуулах их гоё байдаг гин л дээ. Үгүй ёстой юм. Хүмүүс айж зочсондоо гэдрэг савж унах бүр зүрхэн савлах энийхүүд байдаг гин л дээ. Тэгэхээр юм байна. Сайн чи бол бараг эхэлж харангуутаас зүрх савлсан юм дээ. Тэглээ ёо, ямар эвгүй юм бэ ёстой нэрээ. Өөрөө ядж хаад их шооч хөгжилтэй зантай хүн болохоор нүднийх нь энэ марзан чадвар зан дөрхтөө нь хоршоод яг ин ян хоёр шиг л болдог гинэ. Йоо. Тийм нэг хөгжилтэй байрын царайтай залуу те. Ууг нь бол үгүй гэхдээ энэ нэртэй айгүй эвгүй юм байна. Өстой эвгүй юм байна. Тэгэж эвгүй. Ингэж яхад хүн зочоогоо гацчихвол яа. За. Гиннесийн дэлхийн рекорд сэтгүүлд өгсөн ярилцлаганда өөрийнхөө тусгай чадварыг хүмүүст харуулсаар байгаад хурган инфлюенсерийн төвшөнд очсондоо баяртай байдаг гин л дээ. Инстаграмд гэхэд хурганч биш бүр
485,000 дагагчтай гэж байна юу. Ямар нэгэн хоргон багууд байж. Авиастаг Америкчуудад бас орсон юм байна хөөе. За дэлхийн рекорд эзэмшигч болсныхаа дараа бардаж зан хоорч амьдрал нь сөргөөр өөрчлөгдсөн олон хүн байдаг юм байна. Харин энэ урагваа эрийг бол дэлхийн рекордч өөрчлөх боломжгүй гэж таньдаг хүмүүс нь болон гэр бүлийнх нь ярьсан байна лээ. Авиаслаг урагваа хичүүч. За ямар тач нүдэ бүлтээлэх чадвараараа дэлхийн рекорд эзэмшээд байгаа залуу хав ойрын ижил өөрийнх нь хав энэ ойрын хэдэн жилдээ бол өөрийнх нь рекордыг эвдэх хүн гарч ирэхгүй гэсэн хүлээлттэй байгаа гэж ярьсан байна. Өө гарахгүй ах уу? Энэ хэцүү баха. Нүд гарахгүй ахаа энэ угаасаа. Би жишээлбэл те ийм чадвартай байлаа гэхэд би айгаад хүүрээ ээж. Йой. Нэгээр бүр эвгүй байгаа юм дээ. Энэ өөрөө бангар марзан баг юм. Нөгөө дөрвөн шүүгч нар нь бүр ингээд дөрүүлээ шоконд орж штэ бүр. Энэ өөрөө тийм марзан нөхөр байгаа байхгүй бас өөрөө. Зүгээр өдөхгүй те. Зүгээр өдөхгүй нөхөр шүү дээ. Ястай эвгүй юм бэ. Ингээ зогсож багсаа. Далжиж зогсож багсаад хүн айлах гэж байгаа юм шиг. Янз баг байна. Саяны тэр нөгөө нэг Америк юу л авиаслаг уруугаагийн бичлэгийг тавьда. Тэр ястаа илгийн авд юм байна. Ястай эвгүй. Тэгээд дөрвөн шүүгчин заяа. Эмгтэй шүүгчин бол бүр яг ингээд над шиг болсон заяа. Тэглээ шүү дээ. Эрдээ шүүгч нар ингээд бүр ингээд нөгөө ирүүн ингээд сална гэдэг шүү дээ тий. Яг тийм болоод. Тэгээд нэг өнгөт тарьсан залуу бол бүр ингээд за тэр энэ өөрөө тийм өөе тэр энэ өөрөө бацгаар байгаа байхгүй. Бүжгэлж байгаа. За одоо энэ ингээд нэг нүдээр харна одоо зөвхөн баг. Энэ өгчлөлтэй гар байна. Өөрөө тийм хошин шиг мэдрэмж өндөртэй гар байна шүү дээ. Харин тийм ээ. Хүний хайр татаад агцаараа те. Йоо. За. Нүдэрээ бол зүгээр тоглолтын байж гэдэг юм байна. Ястаа тэгдэм байна. Баг нүдэрээ жонглёртчт юм байна. Ястаа тэгдэм байна. За би сэтгэлдлүүдийг нь уншаа. За. Нэг Америк залуу хөг нь энэ нөхөртөө өрсөлдөд байсан. Гэхдээ нүдний хэмжээ их чухал бололтой. Тэр Америк энэ нөхрийг бол арай барахгүй харагдаж байна лээ гинэ. За. Йоо харсан чинь нүд өвдчлээ. Бараг миний нүд бүлтэрчихгүй яав гинэ. Ийм гоё ямар ч хамаагүй чадвартай болоод мөнгө олоод инфлюенсер болох юмсан. Хитрхи дундаж өөртөө гутарчлаа гинэ. За. За энэ бол гэхдээ нэрээ үнэхээр авьяасаа. Энэ бол зөв зүгээр бид нар шиг ийм гэж байж байгаа л ингэж тийм. Марцсан нөхөр. За энэ чи бүр ингээд нүднийхээ ухархаанаас ингээд нүднийхээ алимыг матчигээ гаргаад ирж байгаа штэ амар байгаа. Тэгж. За авчих нөхөр бодоод байгаа байхгүй тий. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эрүүл хүнсээр дэлхийг дайлан сураатаар хушган брэнд хамтран ажиллаж байгаа. За. Хушган брэнд нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш 10 гаруй жил хуш модны самар, самрын чүмэг, за ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн 20 шат дамжуулгаар боловсруулан үйлдвэрлэж, дотоодын болон гадны хэрэглэгчдэд хүргэдэг үндэсний үйлдвэрлэгч компани байгаа. За манай гадаадд байгаа монголчууд маань өчигдрийн нэвтрүүлэг дээр бичсэн байсан. Надаа самрын чүмэг нь ирсэн ингээд. За энэ оны 2 дугаар сарын 27, 28-нд цоошин бүтээгдэхүүн болох хушны самрын тосоо олон нийтэд танилцуулсан. За тэгээд Nord Road компаниас хушган брендийн бүтээгдэхүүнээ дэлхийн 8 оронд экспортлдог. Бөгөөд Европын холбоо болон Америк нэгдсэн улсын органик стандарт, за ISO стандартуудыг хангасан үндэсний үйлдвэрлэгч юм брэнд байгаа. За тэгэхээр манайх дандаа л импортоор юм авдаг байсан бол одоо экспортлдог болсон. За омега 3, 6, 9 гэж байгаа юм. За витамин Е, манга, магний, зис, цайр зэрэг хүний эрүүл мэндэд нэг шаардлагатай эрдэс бодисуудыг энд хушны тос маань агуулдаг. За дээр нь хушны самрын тосонд агуулгадаг хамгийн онцгой нэгдэл нь бол фенолины гэдэг тосны хүчлэл юм байна. Фенолины тосны хүчлэл нь хоолны дуршил бууруулж, өсөх мэдрэмжийг багасгаснаар жин хасах, жингээ барих үйл явцыг дэмждэг, мөн цусны дах холестерины хэмжээг бууруулж, инсулинийг докторжуулснаар чихрийн шижийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай гэж байгаа. Ийм нэг жижигхэн савлгаатай юм шиг байгаа. Одоо манай 9-ийн тос шиг биш юм шиг байгаа маа жижиг юм шиг байгаа. Энэ хушган брэндийн 100% органик энэ хушны самрын тос нь өдөрт нэг удаа хүнсний нэмэлтээр шууд ууж хэрэглэхэд ойролцоогоор 1 сар хагасан хэрэглээ болно. За энэ 1 сар хагасын хооронд чинь нөө нэг холестерин чинь буурчих нь, инсулин чинь докторччих нь тэг ингээд
зөндөө юм өөрчлөгдөх гээд байгаа байхгүй. Ахаад дээр нь арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүнд нэмж баяжуулбал гялалтсан эрүүл толгоор арьс үстэй болно шүү гэсэн байлаа. За тэгээ угаасаа Европын орнуудад бол зүгээр дээд зэргийн рестораны хоол, зууш, соус бэлтгэхэд за мөн сайн чанарын косметик арьс арчилгааны бүтээгдэхүүний орцонд нэмдэг гэж шүү. Оо За тэгэхээр та хаанаас судалдаж авах вэ гэхээр хуршхан брэндийн нэрийн дэлгүүр нь өөрөө Encanto-гийн баруун талд байрлах Home Plaza-гийн нэг тохорт байгаа. За дээрэс нь Good Price, Shangri-La, за тэгээд хөшигтийн үндийн нисэх буудалд байдаг Carrefour, за Сансрын E-Mart, за Хаан уулын E-Mart, за мөн Номин супермаркет их дэлгүүрүүдээс авах боломжтой байгаа. Босод бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн ер нь бол орон нутагт тэр Номингийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа шүү. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7717 33 90 гэдэг утаснаас аваарай. 7717 33 99. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэсэн уриатгаар хуршхан брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. 400 шуваа нэвтрүүлэг радио 1-р студиэс үргэлжлэн эрхэм сонсогч танд хүрч байна. За хоёлоо өмнө нь нөгөө заан стай айгүй ухаалаг амт юм аа. Одоо ингээд нас орсон нэгнийгээ навчаар хучаад гашууд илэрхийлсэн гинэ. Тэгээ бүр нөгөө тугалнуудаа бүр ингээд булаад дөрөн хөлн ингээд сарваацсан ингээд толгой молгогийн шороогоор булцсан байсан шүү дээ. За тэгвэл заан энерги мэдрэмжтэй амтан гэдгийг нотолсон хэд хэдэн үйл явдлын мэдээ бол өмнө нь битээр ярьж өгч байсан. Энэ удаад заантай холбоотой маш өрөвдмөр, сэтгэл хөдлөмөр, гайхмаар нэг мэдээг ярьж өгөх гэж байна. За. Үйл явдал бол нилээд дээр өрнсөн ч гэсэн одоо саяхан сошиал медиа дээр энэ хэрэг явдал дахин сүхэгдөөд цэвэгдээд байгаа болохоор ярих гэж аваад ирлээ л дээ. Зааны шивнээч гэдэг нэрээрээ алдартай амтан хамгаалагч, байгаль орчин судлаач Лоренс Энтони гэдэг хүн яг бүх амьдралаа өстой яг энэ зааныг хамгаалахад заан судлахад яг үнэн тэдний тоо толгойг өсгөн үржүүлэхэд нөгөө мө зааны нөгөө иврээр чинь янз бүрийн мэддэг хулгаан амттаас тийм үү хамгаалах яг энэ үйл ажилд одоо бүх амьдралаа зориулсан хүн юм байна л та. За энэ хүн маань өмнөд Африкийн бүгд найрамдах улсын KwaZulu Natal гэдэг мужид амьдран сууж байгаад 2012 оны 3 дугаар сарын 12-нд зүрхний шигдээс өчнөөр харамсалтай нас барсан. За харин хамгийн сонин амьд ахуйда хууль бус анчтаас аварч хамгаалж байсан заанууд нь Лоренс Энтониг нас барсныг зөнгөөрөө мэдээд 2 өдрийн зайтай газраас алхаж ирээд гэрийнх нь гадаа 2 өдөр болж гашуутсан ийм гайхалтай үйл явдал болсон байдаг. За энийг бол бид нар 12 онд мэдээгүй шүү дээ. Тэгэнгүүт энэ дахиад сэвэгдээд ингээд яг нөө видеонууд нь ингээд гараад байгаа. За зааны сүргийг аврахын тулд тэр зэрлэг амьтдтай бүр нэг доор амьдарч хооллож өдөр шөнөгөө зааны төлөө хамаг залуу насаа зориулсан энэ залуу заантаа шивнэгч сүрэгтэй хамт өнгөрүүлсэн миний амьдрал гэдэг номоо хүртэл гаргаж байсан юм байна. За нэг манайх нэг геологч гингүүд ингээд нэг юм сахал махалтай тийм нэг юм нэг хүн байдаг штэ. Яг л тийм төвхтэй хүн юм. Оо яг үнэ яг л тийм хүн байгаа. За тэгтээ одоо мэдээж те тэр зааны сүрүүдээр очивол хөө заануудаа тануусыг аварч исэн нөгөө Энтони Лоренс чинь нас орчлаа штэ гэж хэлэх боломжгүй. За хэлсэн ч тэд нэр ойлгохгүй. Гэхдээ 2 өдрийн зайнаас буюу тэр холоос нас барсныг нь сонсоод зааны сүрэг өөрсдөө хүрээд ирсэн. Тэгээ гэрийнх нь гадаа ирж бөөндөө зогсоод хамтдаа дуу чимээ гаргаад одоо нэр нөгөө нэг зааны тугалнуудаа оршуулчаад гарч ийн хөө. Харин тийм нөгөө амар гашуудаж нөгөө орилж исэн шүү дээ тий одоо яг л тийм үйл явдал болсон. Тэрөөсөө яг ингээ оршуулах нь бол хүмүүс зогсож байгаа цааталт нь ингээ нөөдөл чинь зогссон бас л нөгөө нэг орилдгоо орилоод тэгээ байж штэ. Өстө үнэхээр гарч штэ. Харин тийм. Эдгээр яаж нөө зүн совн байна тийм ээ бас. Харин тийм л юм шиг байгаа. За ингээд эднэр чинь гэрийнх нь гадаа ирээд бөөндөө зогсоод хамтдаа дуу чимээ гаргаад Лоренсийн хойноос гашуудаж байгаагаа бол заанууд илэрхийлсэн. Тэгээ асар ухаантай амтан гэгддэг зааны сүргийн энэ энэрэнгүй үйлдэл нь тухайн үедээ бол хэвлэлээр нилээд гарч л байсан юм байна уулна. Харин сүүлийн үед сошиал медиагаар 13 жилийн өмнө болсон энэ үйл явдал нилээд эрчимтэй тарахж байна. За сэтгэгдлүүд нь ямар хайрламар ухаантай амьтд вэ? Тэгээд тэр алсаас яаж мэдрдэг юм бол тэр л их сонирн байна гэсэн байна. Амьтдын зүн совин тэгвэл хүнийхээс илүү хөгжсөн байдаг бололтой. Хүний хэл мэдгүй юм чинь нас барчглаа гэдгийг зөнгөөрөө л мэдээд иржтэй. Одоо энэ мэдрэхүүтэй байна шүү дээ. Яг л энэ л баг. Ерөөсөө туглынхаа араас гашуудаж байгаа эм зааны бичлэгийг үзсэн. Үнэхээр үр өвдмөр юм бэлээ. Заан маш ухаантай амьт юм аа гэсэн байна.
Гэтэ яг хардаа за өөрийнхөө үр түл дээр ч юм уу өөрийнхөө ижил төстэй амьтд дээр гашуудахыг бол би ойлгож байна. Одоо үхэр хүртэл нөгөө сэвс үнэртэй мөөрөлдөөд бөө юм болдогтой адил. Зүгээр л эднэрт тусалдаг, эднийг судалдаг байсан харь илгийн буюу хүн штэ. Тийм хүн. Ондоо төрөлтөн штэ. Тэгэхэд нэрээ эднэр үнэхээр мундаг юм аа. Бүр гайхалтай. За хоёлоо дэмжин ажиллагчаа ярьчаа тэгээд өргөжлүүлэх үү. За Улаанбаатар хотод 18 цаг 28 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар Согн хархан дүүргийн татварын хэлтс дэмжин ажиллаж байна. За автоөрийн болон өөрөө явах хэрэгслийн албан татварын хугацаа 5 дугаар сарын 31-ний өдөр дууснаа. Тэгэхээр эргэн та автомашины татвараа хуулийн хугацаанд төлж барагдуулахыг танд зөвлөж байна. Та тээврийн хэрэгслийн татвараа төлөхдөө хүссэн цагтаа баримт бүх банкны интернет банкны аппликейшн Smart Цэг-имэн, Smart Card Цэг-имэн, за тээврийн удирдлагын нэгдсэн систем e-tax Цэг, Mta Цэг-имэн мөн Грегэ киоск төхөөрөмж ашиглан албан татвар төлбөрөө төлөх боломжтой гэж Согн хархан дүүргийн татварын хэлтсээс мэдээлжээ. Хойлоо ч гэсэндээ бас нэг харамаар юм байна да. Би ч бүр энийг чи мартсан явж штэ. За нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Согн хархан дүүргийн татварын хэлтс баярлаа. Би ч яг 5-аар төгссөн. Одоо энэ сард төлөх ёстой. Минийх яа тий? 6-аар төгссөн. 1 сар төлсөн байх хэвээр. Одоо чи ер нь 6 сарын 1-ээс хаашаач явуулахгүй шүү. Зогсоогоо л намд хоргоно. Тийм үү. За одоо газ төлөөд мэдгүй. Би 1 сар татвар матвар төлсөн үү? Мэдгүй нэ. Эсвэл хатматар суудгаад баримтаар гараад ирдэ штэ. Танд ийм татвар байна гэдэг ингээ гараад ирдэ. За. Таны мэдээг сонсъё. За энэ их гоё гэгээлэг мэдээ. Манад бас байсан. Энэ өмнө манад бол бас яг ийм санаачлах гарч ирсэн. За юу вэ гэхлээр Дубайд болсон үйл явдлаа. Нэг үгээр бол шинээр нээгдсэн үйлчлэгээ их гоё үйлчлэгээ юм. Ойролт орнд дахь хамгийн орчин үеийн моол буюу ихтлгүүр гэгдээд байгаа Аль Гурайр гэдэг центр Дубайд нэгдээд байгаа. За сүүлийн хамгийн трендлэг хот болоод байгаа Дубай хотод техник технологийн бүхий л дэвшил амьдрал дээр ашиглагдаж байгаа болвол энэ удаад хүнлэг, хүмүүнлэг, инэрэнгүү зан чанар үнэт зүйлийг дэдсэн нэгэн үйлчлэгээний газар энэ моол дотор нэгдсэн юм байна. Энэ Аль Гурайр гэдэг дотор нэгджээ. За 21 кафе гэдэг нэртэй энэ концепт кафед хүн ажилд авахдаа ерөөсө ганцхан тодорхой шаардлага тавьж байгаа. За тухайн шаардлагыг нь хангаж байвал бусад дагуул шаардлагуудыг үл харгалзан ажилд авдаг ийм газар гэж байгаа юм. Тэгэхээр ойролт орнуудын хамгийн том, хамгийн мундаг, одоо хамгийн үнэтэй, хамгийн том брэндүүд байдаг энэ моол дотор нэгдсэн 21 кафед ажилд орохын тулд ердөө давны хам шинжтэй байх болно гэж. За. За ингэж давны хам шинжтэй ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлэх бодлого явуулж байгаагаар бусдаас өөр гихцэн энэ хүмүүсийг хүмүүст илүү таниулах, хүмүүстэй харилцах, олон нийтийн дунд ажиллах бүрэн чадамжтай гэдгийг нь нотлон харуулах зорилготой гинэ. Давны хам шинжтэй хүүхэд 800 төрөл тутамд нэг тохиолддог, харин ойролт орнодод арай их буюу 1000 төрөл тутамд 2.2 тохиолддог гинэ. Тэгэхээр юм ойролт орнодод бол нэлээд өндөр байгаа даа. Тийм байна. Харин давны хам шинжтэй хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлсэн 21 кафед хүмүүс их ам сайтай байхаас гадна үйлчлэгээг нь дэмжиж тогтмол очиж үйлчлүүлж байгаа гинэ. Манайх бас нэг ийм залуучуудаар нэг ийм кафе байлуу, кофе шоп байлуу юу вэ? Нээцэн тэгээд яг өөрсдөө кофегоо нь найруулдаг, нөө жижиг кейкүүд хийдэг. Тэгээд ингээд хүмүүсийнхаа дундуур яваад зөөгч хийгээд ширээ мэрээгээ цэвэрлдэг гэдээ ингэж ийсэн. Хойлоо бас ярьжсэн штэ нөгөө 400 шугаанаараа яг зөвхөн нөгөө нэг ийм айгу байлаар ийм гэр бүлийн хүчирхээлээс болоод нөгөө хүчил цацуулсан. Тэгээд нөгөө амар нүүцэрэтэй болсон хүүхнүүд бас ингээд нэгдээд ийм кафе ажиллуулж байгаа гэд тий. За тэгэхээр ийм юм байл л дээ. Ер нь бол энэ юу гэдэг чинь давны хам шинж гэдэг бол тий одоо зүгээр жижигхэн удаан дуу. Тэгээд нэг зүйлийг ингээ хийгээ сурч юм бол тэрэн дээр маш сайн яасна гэж байгаа байхгүй. Би одоо жишээлбэл ингээд зүгээр зүүрлүүл. Би үзгээр ингээд яг нэг цагт 1000 хатгаж чадахгүй. Хэрв тэр хүүхдийг ингээд за энд ингээд хатгаарай гэдээ ингээд заачих юм бол яг л 1000 хатгах. Тэгэхээр энэ чинь
бас давуу талууд байна шүү Тийм, дээ. тийм. Маш сайн төвлөрдөг гэсэн үг шүү дээ. Ингэдэг ийм учраас энэ хүүхдүүдэд зориулсан энэ хүмүүсийг дэмжсэн. Манай ч гэсэн яг ийм нэг давны хам шинжтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо гэж байдаг баг. Тэднэр нь л хөрхийн ингээд дэмжээд хүүхдүүдэд дэмжсээр хагаад яг энэ тэр кафе эднэрийг байгуулж ирсэн шиг санагдаж байна. Тэгээд тэр хүүхдүүдэд зориулаад бас сургалт эднэр явуулж ирсэн. Бартендерийн чөлөө ийм нэг юу гэдэг кофе дүүний чи юу гэдэг бариста. Баристагийн сургалт мургалтанд суулгаж муугаад ингэж ийсэн. Тэгээд ер нь тэдний тэр эцэг эхчүүдийн холбоос та мундаг юм байлаа. Үнэхээр мундаг юм байлаа шүү. Тэгээд би ч нэг жил болгоо одоо энэ жил 4 дахь жил нь болох ч хүүхдийн байраар хүүхдүүд баярлуулдаг штеп. Өнгөрсөн жил Чингэлээ дүрийн хөдөлмөр хаалмын үйлчлэгээний хэлцийнхэнтэй хамтраад яг тийм даавны хам шинжтэй хүүхдүүдэд бас бэлэг өгсөн. Манай скаутын холбоо ер нь бол ингээд хөгжлийн бэрхшээлтэй ямарваа нэгэн ийм дэмжлэг хэрэгцээтэй хүүхдүүдийг ингэж тусад нь авч үздэг байхгүй юу? Тийм. Аль нэг бүлэгт хамаагүй ороо явчих уу? Тэгээ өөрийнхөө чадхыг хийгээд чадахгүйгээ алгасаал явчих. Тэгээ ингэхгүй бол нэг туслаад тусад нь байлгаад байгаа юм шиг болвол тэр нөгөө эцэг эхчүүдийн холбоон дээр манай нэг оюун гээд багш маань бол яг ийм хүүхдүүдийн бүтэн салаатай ажиллаж байгаа. Тийм бүтэн бүлэгтэй ажиллаж байгаа. Тэнд нь бас ингээд нөгөө нэг манай скаутын залуучууд очиод тусалж дэмждэг ийм бас бүлэг байгаа шүү. Бид чадна гэдэг нэртэй бүлэг. Юу хөөрхийн тий. За. За, тэгээ сэтгэлдлүүд нь. За. Ямар хөөрхөн юм бэ? Давны хам шинжтэй хүүхдүүд үнэхээр хөөрхөн байдаг штэ. Цаанаасаа л хайртатаад байдаг, худлаа ярих гэж мэддгүү ч юм шиг байна лээ дээ гэж. Нэрэл тийм ба. Тийм тий. Тэгээд ингээд хөөрхөн нэгээд ээжд, нэгээд ээжд. Гой кафе байна. Би л очиж үйлчлүүлэх байсан. Даанч хол юм даа гэсэн байна. Өөр байна гэд битгий өрөвдцгөөгд бай. Өөр төрлөө гэж бусдаар өрөвдүүлэх ёстой юм уу? Та нарын дотоод эгоогоо тэжээх гэсэн ядмах хүслийг давны хам шинжтэй хүмүүс нөхөх ёстой юу? Болцоож үз. Энэ бас айгүй зөв үнцэг. Ер нь бол ийм үнцэг байдаг. Яг манай скаутын үнцэг байхгүй юу? Чадхаагаа хийгээд чадахгүйг нь алгацаад энэ хамт олонныхоо дунд явжээ гэдэг л үнцэг шүү дээ. Яг хойло өмнө нь бас яг ингэж ярьсан л одоо ер нь бол ийм одоо ямар нэгэн ийм одоо арай тулгуур эрхтний бэрхшээлтэй ч гэдэг юм уу те тусгаар хэрэгцээтэй хүмүүстэй зүгээр л яг энгийн үнтэй харьцаж байгаа юм шиг харьцахаар тэр хүнд нь ч амар байдаг харьцаж байгаа надад ч амар байдаг те тэгэхээр зүгээр энэ хүмүүсийг ингээд яг ингээд дэмжиж байгаа маягаар кафед нь очиж үйлчлүүлж байгаа болохоос энэ хүнийг нэг тэгж өрөвдөөд байгаа юм бол байхгүй л ахгүй те. За миний хүргэх дараагийн мэдээ. Энэ бүр өстө үнэхээр хачирхалтай хэрэг ярьж өгч байна би заяа. За Испанд болсон. Таны уугаад байдаг нэг юмтай холбоотой. За гол нь энэ хэргийн учир нь тайлагдаад яагаад ийм болсон бэ гэдгийг нь тайлбарлах боломжгүй нэг тийм хачирхалтай хэрэг болчиход байгаа юм л да. Ямар. За Испаний иргэн уудаг юм уу? Уудаг та бүр байн уудаг. Ямар. За Салвиатра де Мино хотын бизнесмен 42 настай Пабло Гонзалес гэдэг нөхөр 4-р сарын 12-ны өдөр эмнэлэгт хүргэгцэн. За найзуудтайгаа хамт оройн зоог барьсан энгийн л нэг бөмбөлөгтэй ус заталж уусан. За та дандаа буурчгаар ус уудаг шүү. Уухта мөс лимонтой уусан. За тийм ээ. Тухайн ус нь бол Испанда нилээд алдартай брэнд юм байна л да. Усны савнж тэр лацломтойгоо байсан. Гол нь аманда ус балгасан даруйд хамаг биеэр нь хүчтэл гүйж байгаа мэт мэдрэмж төрөөд маш их өвдөлтийг мэдэрсэн. Уусан зүйл нь нэг л биш байгааг мэдэрсэн залуу найзынхаа колоноос балгаж амаа зайлаад ариун цэврийн өрөөрөө гүйсэн. Өвдөлт нь хэтэрхий хурц байсан болохоор бүр ухаан балартаж унаад найзууд нь түргэн дуудсан. Түргэнийх нь жирж амин үзүүлэлтүүд нь өөрчлөлт орсон залууг яаралтай эмнэлэгт хүргэсэн. Тэгээд очиод эмнэлэгт эмч нар эхо тарсан чинь дотор эрэхтэн нь түлэгдсэн байж таарсан. Ямар амир юм бэ ч дээ. За Элфаро де Вего сэтгүүл бичснээр улаан хоолой болон ходоод нь түлэгдэж харлсан байсан. Ингээд эмнэлэг твтэн эмчлүүлж байгаад бараг 16 хоногийн дараа буюу 4-р сарын 28-ны өдөр анхны балга усаа уусан. Түлэгцэн учраас юу ч идэж ууж чадахгүй гуурсаар шахуулж байсан. За гэхдээ одоо ч хоол идэж шингээж боловсруулж чадахгүй хിവэрэ байгаа. Гол нь чухам яагаад ходоод гидсэн түлэгцэн бэ гэдг нь одоо ч учир хөтөлөг байна. Тухайн савтаа усыг шинжилгээнд өгөөд одоо шинжилгээнийх нь хариуг хүлээж байгаа. Ямартай ч усны сав эсвэл стаканд нь ямар нэгэн хорт бодис байсан байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. За сэтгэлдлүүд нь за усандаа ч биш байхад хамт хоолдож байсан нүхт нь аягийг нь хороор арчсан баг.
бизнесмен юм биш үү? Мөнгөний л асуудал байгаа даа гэсэн үнцэг байна. Хүний явуулга байна өө. Зүгээр ус уугаад ходоо түлэгдэн гэж түүхэнд ч байхгүй гэсэн байна. Тэгээд илүү хүнд гэмтэл аваагүй наац юм да амар хэрэг байна гэсэн байна. Амар агаад. Амар юм байна. Тэгвэл би ч гэсэн бас тэгж бодож л байна. Яг нөө ус моснд нь бол байхгүй байж магадгүй. Хэрэг усанд нь байсан бол тэгээд тэр чинь нэгхэн савлагдана гэж байхгүй шүү дээ. Тийм үү? Нижгээ дээрээ савлагдж байгаа учраас дараагийн хүмүүс нь хохирогч болоод гарч ирэх хэрэгтэй байсан баг. Тэр аяга стаканд нь ч юм уу те нэг бол стакандын дүрсэн халбаг малбагч байдаг юм уу илтэ бусан юм тэр юмд нь л байсан болов гэж бодож байна. Гэтэ нэг амар агааз. Гэтэ одоо яг одоохондоо бол одоо за яг уснаас болсон гинээч гэсэн юм бол байхгүй л байна л да. Энэ хүний зүгээр уус ийцсэн юм л ярьж байна. Өгсөн орсон ч юм байхгүй байна. Өгсөн орсон ч юм байхгүй байна. Ходоод болон улаан хоолой нь түлэгдээд ингээ хав харуулсан. Юу ч идэж ууж чадахгүй шүү дээ энэ хүн чинь. Яна уксус шиг санагдаад байна. Харин яг тийм байгааз. Уксус ч юм уу одоо нэг бол нөө хоёулангийн дөрөвний ярилцлага кясалтай мэсэлтэй хүчлэн ч юм уу. Харин тийм л юм байж ингэнэ үхэс зүгээр одоо юу гэдгийг газтаа ус уунгууд хүн тэгэл түлэгдээд аюул болоод өвдөлт нь шоконд ороод ухаалдах хүртэл шоконд оруулдаг өвдөлт гэхэлэр чи нэг л биш байгаа үстэй тийм нэг сонио. Тэгээд яг энэ дээр бол яг тэгсэн ийм одоо шинжилгээнд ингээд өгсөн хариуг нүлээж байгаа гэснээс биш яг тэгсэн зүгээр ямар ч байсан эдсэн ус юм л ерөөсөө л энэ. Зөө. За чи энэнд очихлоо бөмбөлөгтэй ус авъя гэдэг хүн шүү дээ. Та ч одоо байнга л бөмбөлөгтэй ус уудаг шүү дээ. За хамтраалагч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтраалагчаар зорилго бүхэн үн цэнтэй Ахих Зээл Omni Capital хамтран ажиллаж байна. За Ахих Зээл нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөтгөх, үйл ажиллагаагаа сайжруулахад зориулсан 50 сая хүртэлх төгрөгийн 36 хүртэлх сарын хугацаатай зээлийн үйлчилгээ юм байна. Онцлогтой юм байна. За эмэгтэй бизнес эрхлэгч нарт 0.1-ээс 0.1-ээс шүү. 0.5% хүү бууруулна гэж байгаа. Бас эмэгтэйчүүдэд дэмжиж дээ. Эмэгтэйчүүдэд бууруулж өгч байна. За бизнесийн үйл ажиллагаа явуулдаг түрээсийн гэрээтэй тохиолдолд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 10 сая хүртэлх зээлийг бол гаргах боломжтой. Түрээсэлж байгаа байртай ингээд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бол ямарваа нэгэн барьцаагүйгээр 10 сая төгрөг. Магадгүй одоо нэг ресторан ажиллаулдаг тэр нь түрээсийн газар байж болно шүү дээ. Тэгээд түрээсийн гэрээг харуулаад 10 сая төгрөг хүртэлх зээл гаргах боломжтой байна тийм. Нэг ба түүнээсээ шууд зээл авсан харилцагч дараагийн зээлийн хүү дээрээ бол 0.1%-ийн 1%-аар ингээд буураад ах юм байна. Өмнө зээл авсан бол 0.1%-аар буураад ингээд яваад ийн гэсэн байна шүү. За, Улаанбаатарын 6 дүүрэгт нийт 10 салбар байгаа учраас та өөрт ойрхон салбар дээр очиод зээлээ хамгийн урднаар шийдвэрлэх боломжтой. За, даа хүрээ болон 22-ийн автоудалдааны салбарууд нь амралтын өдрүүдээр ажилладаг учраас автомашины зээлээ та өөрийн цаг завтаа тохируулаад шийдэх бас боломжтой байгаа. Одоо бид нар шиг одоо ийм ажлын цагтун хүн бол өглөө оройгоо ажиллаа дараа хамаг юм хаачин тий. Тэгэхээр амралтын өдрүүдээр ингээд шийдчих нь байна. За мөн бусад зээлийг танд шурхаагаар шийдвэрлэж өгөх боломжтой байгаа. Дугаар барьцаалсан зээл, бизнес зээл, өд хөдлөх барьцаалсан зээл, ногоон зээл гэд автомашин барьцаалсан зээл гэд зээлүүдийг авах боломжтой. Ингээд та илүүд дэлгэрэнгүй мэдээллийн 7277 82 гэдэг утсаар аваарай. 72 77 82 82. За Omni Capital гэж бичээд Facebook руу орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар зорилго бүхэн үн цэнтэй Ахих Зээл Omni Capital хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо таны мэдээг сонсъё. Миний хөлөө одоо. Тийм штэ. Тийм штэ. За. Хоолны мөнгө төлөөгүй гэж буруутгасан зоогийн газар нөхөн төлбөр төлөхөөр болсон гинэ. За ингэсэн. Ирланд болсон хэрэг байгаа байхгүй юу? Өмнө нь зоогийн газруудаар үйлчлүүлээ төлбөрөө төлөхгүй цуврал өөр үлддэг гэр бүл аав хүү хоёр гэх мэт нөхдийн талаар бид нар өчнөө ярьсан да. За бүр ингээд нэг зохион байгуулалтаагаар жоом гаргаж ирээд хийж чаад гэр бүлээрээ тий гэр бүлийнхэн байсан. За нэг бол ингээд карт болохгүй байна одоо би дараа орж ирэхтэй гэж хэлээд мөрдөг нөхөр байсан. Ингээд янз янзын нөхдүүд байсан. Тэгвэл энэ удаад яг тийм л өөртөө холбоотой нэг хэргийг ярьж өгнө. Гэхдээ үйл явдал нь таг өөр шүү. За ингэсэн. Умардэрландын Tyrone County-гийн оршин суугч нэгэн гэр бүл дээр бишэрт гэд байх нэгэн уушийн газраар үйлчлүүлээд хоол унд идээд гарчээ. За гол нь тэднийг хоёр хүүхдэд дагуулж орж ирж
цадтлаа идэж уужгаад 150 фунтын төлбөрөөр төлөөгүй гарсан гэд хяналтын камер дээрх зүсийг нь зураг хөрөгтэй нь оруулаад Facebook даяар нэг шеэрлэж нэр усыг нь зарлаж гутаанд оромжилсан байдгийг. Хүүдээ. За. Тэгээд яг Facebook-ийн хамт олон ч сайхан шүү дээ тийм үстэй. Ямар муухай бозор будаан үрх бүхтэй дагуулчаад ингэж явдаг ичээсээ үхээсээ балаадаа. Дэлхийгээс зайл гээл. Тийм. Тэгээ манайх бол зөвөр тэгээд ерөөсөө нөгөө гэс даална шүү. Үнэн худлыг ерөөсөө нэгтлэхгүйгээр шеэрлээл тийм үстэй. Ийм бозор юмнууд одоо шеэр гээл. Тийм дэлхий даяар ингээд яаж дэлхий даадгийн болоо гэд ингэдэг. Испанд юунд ч бас Ирландд ч бас адилхан юм болдгороо болж байгаа. Питер болон Энн Макгернар өөрсдийгөө Facebook дээр имчтлээ шеэрлэгдэж байгаагаа мэдээч үгүй явж байгаад танил хүнээсээ сонсоод шок. Хүүдээ. Тийш хүн чинь тийм. Гү чамайг тэгсэн бэл чи ч одоо яагаад ингээ хоолныхоо мөнгийг төлчөд яадгийг гэсэн бүр. За. Тэгээд учир нь энэ гэр бүлийнхэн идэж уухын хувьд бол идэж уусан үнэн. Гол нь төлбөр мөнгөө яг өгөх ёстойгоороо төлөөд гарсан л учир байгаад байгаа юм л да. Ингээд Белфастын шүүхэд өөрсдийг нь гүтгэж гутаанд оромжилсан пабийнхныг буруутгаад зарга үсгээд одоо гомдол мэдүүлээд шүүхт өгцсөн. Тэгээ штэ одоо нэр төрд нь халтчлаа штэ яаж ч. Юу ярьж байгаа одоо хүмүүс хажуугаар нь гарахтаа хилдэггүй маа гэхэд тийм нөгөө мөнгө төлдөггүй гарууд гээд ингээд далдуур инээгээд байна үстэй. Тэгээ штэ. Тийм. Ингээд мэдээж үйл явдлын үнэн мөн олдоод гэр бүлийнхэн төлбөр төлсөнд дотлогдсон. Харин мөрөөрөө төлбөрөө төлсөн энэ гэр бүлийг гүтгсэн пабийнхан одоо энэ гэр бүлд 75,000 фунт төлөх өрөнд унчаад байгаа гинэ. Хүүдээ. Гэтэ тэд нар сайн нягтлахгүй камер шүүсэн бол мэдээж касных нь тэнд нь камер байж л байгаа штэ тий. Айгу гомом хийчихжээ. Тэгээд юу ч хүний модуртай тийм үстэй. Би бол хүн муулах гэж байгаа бол үстэй 7 байтугай л хэмжинэ. Тийштэй яг үнэ. Сайн ягтлаа тэгээд үнэхээр төлбөрөө төлөөгүй байсан бол бас яаж гисэн тий. Одоо өөртөө ингээд ийм гомом хийсэн байгаа байхгүй. Хүн магтах гэж байгаа бол одоо нэгтлэхгүй усчиж болно. Хүн муулах гэж тийм үстэй. Ийм нэгтлаагүй юм бидэг. Одоо нөгөө 75,000 паунд гэдгийг нь за 1 паундыг 4,500 орчмоор бодох юм бол 337,500,000 төгрөг шүү дээ. Бүрүү. Тийм. За. Энэ паб дампуурлаа шүү дээ. За 300 сая төгрөг л гэж бодчих л дээ. 75,000 фунт төлөх өрөнд унсан гэдэг чинь. За бас энэ хооронд алдаа гаргасан ажилтнаа ажлаас нь чөлөөсөн гэх ухааны мэдгдэл хийгээд сошиал дээр нилээд дайсантай бодоод авсан байгаамаа нөгөө пабийнхан ч. За. Ер нь бол тэ ингээд нэг ажилтан дээр жихэд ингээ гарчээ гэж бодсон чи тэгээгүй. Энэ нь бас нэр хүндтэй бодосролтой тэ шүүх хүүхдээр очиод заргалтах сүнжинэ айл байснаас болоод хөрхи амт пабийнхаа одоо өстой гачин царайлцсан л байж байгаа юм байна. Сэтгэлдүүд нь хүний гутаанд доромжлох хуультай гэдгийг ингэж сайн ойлгох хэрэгтэй. 75,000 фунт бол их мөнгө шиг сонсогдож байгаа ч мөрөөрөө төлбөрөө төлсөн хүмүүс Facebook даяар доромжлуулсных нь хариуд бол бага мөнгө шүү гэсэн байна. Буруу соёлтой газарт л болдог хэрэг байна л да. Тооцооны алдаа гаргасан ажилтнаа биш Facebook дээр пост оруулж сүржигнэг санаа гаргасан хүнээ л халах байсан юм. Тэнэг газар гинэ. Юм бол Facebook дээр мэдгдэл хийсэн өвчтөй солиотой мэддэхгүй хүмүүс их байдаг болсон. Ийм болохоор заримдаа айх юм да сошиал медиа дээр гутаагдах шиг аим шиг байхгүй шүү. Бас л айж явдаг. Нэрэл би ч одоо бас ингээ хинэггүй гарчтай энэ тэнд илдэ бусын янз янзын юм хийж идэл. Энэ фото зураг гэдэг чинь нэгэн акшн байхгүй юу? Нэгэн акшн те. Хөөрхийн нөгөө гişүүнийг тэмцтэй ингээл хүн нүдээж авчиж штэ. Зурган дээр бид нар ингээ нүдэ анцсан гарч л байдаг штэ. Тэгэл дандаа тийм нүдэ завцсан зургнуудыг нь тавиад унтдаг гэл ингээ хүнийг алаа байдтай юм чи. Тэ? Унтдаг нөөд чи унтж ийн гэл ингээд анчсан. Тэр шиг би ч бас ингээ энэ тэнд явж байгаа тийм илдэ бусын юмд өртөгдөөд амтын өнд нөдмөлөх үе гэж бас айдаг шүү. Гашаа. Радиог хөдлөж явснаас өөр танд ямар өөрчлөлт гарсан гэж улаан гэрлэр гарах байсан гэдэг шүү. Цаад ч дээр тэр хаан уул зам хөндлөн гүйжил явна дээ шүү. За. Би гэс нэг мэдээгээ гэлцүүлж заяа. За энэ нэг балер хувалц шиг нэг заваа юм байгаа. За. Холиотой мужийн иргэн нэгэн ир нэг дор 3 эмэгтэйтэй гэрэлсэн байсан баригдаад за мэдээж олон их нартай байх хууль одоо бус учраас баривчлагдаад байна.
Хенри Бетси Жуниор гэдэг энэ нөхөртэй хууль бусаар олон тооны эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа тогтоосон гэдэг хэрэгээр ялт тулгаж байгаа. За гол нь 3 эмэгтэй нь өөрсдөө нэг залуутай гэрэлсэн гэдгээ мдээгүй байснаас гадна тухайн залуу санхүү мөнгөний асуудлаа зохицуулахын тулд эмэгтэйчүүдийг ашиглан гэрэлсэн нь бол тов тодорхой болсон. За эмэгтэйчүүдтэй танилцах сайт ашиглаж танилцсан залуу 3 их нартай болсон хойноо ч гэсэн танилцах аппликейшнаар үргэлжлүүлэн эмэгтэйчүүдтэй танилцсан хэвээрэл байсан нь бас тогтоогдсон. За эхлээд 2020 онд Тоня гэдэг бүсгүүтэй гэрэлсэн бол 2022 онд Бренди гэдэг бүсгүүтэй танилцаж гэрэлсэн. За тэр жилдээ мөн Мишель гэдэг бүсгүүтэй танилцаад шалж шавдуулсаар нь байгаад гэрэлсэн. За бүсгүүчүүдийн хувьд нөгөө залуу нь зүгээр үлгэрээс гараад ирчихсэн ханхуушгил одоостой нөгөө сонсхийг хүссэн те нэг тэр бал бурам мэд үгсийг зүгээр ингээл уян дутгаж идэг жихэн дээр нь цэцэг ургуулаад хүүгнүүдийг тархитаж байсныг нь эцэст нь ойлголоо гэж өөртөө ярьсан байна лээ. За гол нь тэр эхний ихнэр Тоня нь нөхөр нь нэг тийм ноото байгааг олж мэдснээр энэ лувер нь ишлэгдэх замдаа орсон. За нөхрийнх нь явдал суудал гүйцэтгүйгээс гадна мөнгө төргөний асуудал гараад цаанаа л нэг л ноото санагдаад байсан учраас нийтийн мэдээллийн сангаас өстө каунти болгоныг нэг бүрээр шүүж эхэлсэн байна. Эцэст нь нөхрийгөө нэг дор 3 эмэгтэйтэй гэрэлснийг нь олж мэдсэн. За залуу бол дансандаа ямар ч мөнгөгүй, ямар ч төрлөөр орлого олдгүй учраас бүсгүүчүүдээр тижэл гэж байгаа нь бол бас тов тодорхой болсон. Паразит юм байна. Паразит ярина. Америкт олон гэрэлсэн тохиолдолд $5,000 торгуул төлж 5 жил хүртэл яаш идэгүүлдэг гэж шүү. За сэтгэлдлүүд нь сэжиг авсан эмэгтэйгээ сайн мөрдөгч хаанч байдгүй гэдэг бол оргуу хоос үг биш юм аа. Тэр үнэ. Энэ хэргийг хар гэсэн байна за. Уг нь гой царайлаг залуу байна штэ. Яг нэг юм одоо яг сонсож байгаа хүмүүст таандчлах нэг юм өнгөт арьстан тэгээд тийм нүднийх өрмөц юм бэлээ. Нэг юм сааралч юм шиг те нэг тийм залуу байсан. Морган Фримэний залуунаас шиг л нөхөр. За уг нь их гой царайлаг залуу байна штэ. Нэг ихнэрээрээ тижээлгэх гэхээр Багдад байсан юм бах та. Хүүхнүүд царайнт л лосон доо гэсэн байна. За. Ийм шимэгч ирчүүд хаа сайгүй байх юм аа. Арчаагүй юм гарууд танилцах сайтуудаар дүүрэн байдаг болохоор танилцах сайт ашиглахаа болсон гинэ. За. Болцсон уу? Болцсон. Энэ нөө Марс ингэсэн байна. Нөө төрүүчийн хэргийн талаар. За. Английн цагдаагийн газраас нэг ажил хэрэгжүүлж байгаа нь овоо газар аваад байгаа сургатай байсан шүү. Иймэрхүү гүтгүүлсэн хүмүүст QR код бүхий ингийн тэмдэг олгодог болсон гэсэн. Тэгээд муухай хараад байгаа хүмүүс тэр QR кодыг нь уншуулахыг хүсдэг. Тэгээд QR кодыг уншуулгууд энэ хүн гэмгүй гэсэн цагдаагийн албан ёсны захим тогтоол нь гараад ирдэг. Юу хөөх юм те. Бас. Тэгэл ажил байгаа байхгүй те. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 7-ны лав гарагийн 400-ийн шугар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар зорилго бүх үнцэнтэй ахих зээл Omni Capital за мөн эрүүл хүнсээр дэлхийг дайлан хушган брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. За ингээд бид хоёр одоо галбанга киноныхоо нээлтэнд явлаа. Ингээд та бүхэн өргөжлүүлээд цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссныхаа дараа 225 нэвтрүүлэг шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3